Даваа гарагт Нью-Йорк хотод олон улсын валютын сангийн ерөнхийлөгч асан Доминик Страус-Канни шүүх хурлуулж шүүх хуралд түүний эхнэр Анне Синклер оролцсон байна. 62 настай Францын иргэн зочид буудлын үйлчлэгч бүсгийг хүчирхийлэхийг завцсан хэрэгээр буруутгагдаад байгаа юм. Хэрвээ Доминик Страус-Кан гэмбуруутай тогтоох юм бол түүнийг 25 жил хүртэл хорих ялаар шийдэхээр болоод байна. Даваа гарагт Каныг гэмбуруутай тогтоох анхан шатны шүүх хурал өндөрлөж хурлын шийдвэрээр түүнийг гэмбурууг өгж тогтоолоо. Түүний өмгөөлөгч Бенжамин Брефмэн шүүх хурлын дараа хэвлэлийнхэнд товч мэдэгдэл хийсэн юм а. Тэрээр түүнийг буруутгах шалтгаан нь ихээхэн бодож үзэх нарийн асуудал байсан юм а. Тэрээр өөрийг нь буруутгаад байгаа хэргийг өгөөсгөж байгаа юм. Миний хэлж чадах зүйл бол хэргийг батлах ямар нэгэн баримт байхгүй тохиолдолд энэ хэрэг хүчингү гэж хэлж болно. Хэрэгтэй холбоотой бүх зүйл итгэл үнэмшилгүй байна гэж хэлсэн байна. Any suggestion to the contrary is simply not credible. 32 настай жижиг буудлын өмгөөлөгч бүсгүй Кен Томпсныг Страус-Кан хүчирхийлэхийг завдсныг өмгөөлөгч нь ийхүү үзэж байна. Тэрээр хэлэхдээ хохирогч Страус-Каныг тэрээр дэлхийн улс орнуудад нөлөө бүхий хүчирхэг хүн гэдгийг нь мэдэж байсан. Түүний дэлхийн улс орнуудад нөлөөлж чадах санхүүгийн эрх мэдэл нь жижиг буудлын өрөөнд болсон явдлын шалтгаан нь байсан. Түүний эсрэг компанид ажил явуулахад эмэгтэй хүн гэдгээрээ нэр хүндээ хамгаалж чадсан гэж хэлсэн байна. Страус-Каны дараагийн шүүх хурал 7 сарын 18-ны өдөр болохоор товлогдлоо. Түүний хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хурал ирэх 9-р сард болно гэж шинжээчид тооцоолж байгаа юм. Страус-Каныг гэмбуруутай гэж баривчилснаас хойш олон улсын валютын сангийн ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөсөн юм а. Түүнийг албан тушаалаас нь чөлөөснөөс хойш өнөөдрийн хүртэл олон улсын валютын сангийн ерөнхийлөгчийг сонгох асуудал яригцаар байна.